Матай номын 18 дугаар бүлгийг бүгдээрээ өнөөдөр сонсно. 17 дугаар бүлгээ санаж байгаа хүмүүс байна уу? Уулан дээр болсон үйл явдлыг өнгөрсөн 7 хоногт ярилцсан тийм. Ямар ч байсан 17 дугаар бүлэг маань уулнаас бууж ирэхэд нь 9 дугаар ишлэлийг харах юм бол тэд уулнаас бууж явхад Есүс тэдэнд хүний хүүг үхсдээс амилтал энэ үзэгдлийг хинт ч бүү хэлгэж тушааваа гэсэн. Хинт ч битээ хэлээрэй. Та нар хинт ч битээ хэлээрэй гэдээ нууц юм ярьдаг уу? Яг тэр хинт ч битээ хэлээрэй гэж хэлсэн найз чи хүртэл хин нэгнээс хинт ч битээ хэлээрэй гэдэггээ сонсцсон байдаг те. Тэр нэг хүн бүрт хэлээрэй гэж юм шиг хүн бүрт тардаг те. Есүс энд бас айгүй чухал хариулттай тушаалыг шанартаа хэлж байгаа. Энд үхсдээс дахин амилтал гэж байгаа. Есүс дахин харагдах хүртэл гэсэн үг те. Есүс дахиад 3 хоногийн дараа дахин амилтал буюу үхсээс дахин амьлна гэдэг нь Есүс жинхнээсээ алдаршуулгадаад төгс биетэй төгс дүртэйгэр хатан бошноос дахин амьсныхаа дараа энэ явдлыг бусдад ярьж болно гэж зөвшөөрсөн баг. За 14 дугаар бүлгийн 1-р ишлэл дээр ингэсэн байна. Тэр үед шавнар нь Есүс рүү ирж тэр үед гэж байгаа. Есүс яг энэ бүлгээс эхлээд би таагүй хэлж ийсэн. Уулнаас буугаад Иерусалим орох аян замдаа гарч эхэлж байгаа. Нөгөө гол зорилгоо биелүүлж те дээгүр өрх баяр ойртож байсан. Тэгээд хүн төрлөختний төлөө загалмаа дээр үхэх тэр аян замдаа гарч ирсэн. Яг тэр үед шавнар нь ингэсэн байгаа. Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ гэж асууж байгаа. За дагалдагчид асууж байна те. Яг энэ 12-ыг та нэг сайхан жагсаагаач. Чарт 12 те. Яг чартын 1-р тим байх юм, 2 тим байх юм. Драфтад яг хин нэгээр драфтлагдах юм, хин хоёроор драфтлагдах гэдэг асуусан. Дагалдагчид дотроос нэг юм юу байсан бэ шүү дээ. Бардамнал. Би тэрнээс илүү. За би яаж дордсон бол тэрний дээр өхөө гэдэг те. Ийм бодол байсан. Хэд өөрсдөө итгэх одоо бардам ихэрхүү ийм занш нэрсэн. Есүс нэгэн хүүхдийг өөр рүүгөө дуудаад тэдний дунд зогсоож айлдсан гинэ. За Есүс яг ингэж асуусан чинь хариултыг хэлэхдээ нэг хүүхдийг дуудаад голдоо зогсоосон байна те. Үннээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж хүүхдүүдтэй адил болохгүй бол Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн баг. Дагалдагч нар бол өөрсдөө амар итгэлтэй Тэнгэрийн хаанчлалд хэдий очсноор заяа. Гэтэ очичоод тэгтээ тэндээ дахиад байр суурь булаацлаад байгаа байхгүй. Тийм байгааз? Дагалдагчны ихний асуулт нь тийм байгаа хэвээр. Өөрсдөө хэдий очсноор тэгээ очичоод тэндээ байр суурь булаацлаа. Тэгсэн чинь Есүсийн хариулт нь юу гэсэн бэ? Гэхдээ та нар бүр орохгүй гэж хэлээд байгаа юм. Та нар юун тэнд очиод байр суурь булаацлах мантай те? Та нар яг ийм байдлаар та нар орохгүй гэж хэлээд байгаа байхгүй. Есүс юутай зүрэлсэн байна? Хүүхэдтэй зүрэлсэн. Нэгдүгээр та нар өөрчлөгдөх ёстой гэсэн байна. Та итгэгч болоод өөрчлөгдөх ёстой. Энэ өөрчлөгдөх гэдэг үг айгүй маш чухал үг шүү манайхаа. Та итгэгч болоод өөрчлөгдөх ёстой. Энэ өөрчлөлт бүрийг ийм санаанд багтангүй байх ёстой. Хүн биологиороо хүүхэд том болно гэхээс биш, том хүн хүүхэд болно гэж байх уу? Кинонд л тийм гардаг ч те. А яг бодит амьдрал дээр энэ хизээч боломжгүй байхгүй юу? Окей. Тэгээ дуу урал зохиолно шүү дээ те. Хүүхэд насанд хүрэж өгдөг галт тэрийг хэрвээ байдаг бол хүн бүхэн суундаа гэж хаяа би боддог юм аа гэж. Хизээч боломжгүй байхгүй юу? Том хүн буцаад хүүхэд болно гэж. Тэр өөрчлөлтийг юутаа зүрэлсэн байна? Энэ хүн яаж өөрчлөж гэж гайхмаар ийм боломжгүй мэт өөрчлөлт бидэрт явагдах хэрэгтэй. Энэ өөрчлөлт зүгээр нэг байдаг өөрчлөлт биш, үслээсэлт нь өөрчлөлт юм уу? А гэтэл яг итгэгч болонгууд ямар өөрчлөлт төрдөг гэхээр бүр ингээд хажууд хүн нь, хань нь, аав нь, ээж нь танихааргүй өөрчлөлт бий болох хэрэгтэй. Ийм юр бусын ийм бүр хачирхалтай өөрчлөлт бидэрт явагдах хэрэгтэй. Ийм өөрчлөлтийг Иесус хэлээд байгаа. Зүгээр энгийн өөрчлөлт биш шүү. Энэ өөрчлөлтийг хийдэг хүч хүнд байдаг гэхээр бурханд байдаг. Бурхан хүний амьдралыг хийдэг ийм өөрчлөлтийг. Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруй болгоно тэр нь Тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно гэж хэлсэн баг. Иесус юу гэж хэлсэн бэхээр илүү тодорхойгоор зүүрлэхдээ үнэхээр хамгийн агуу нэг хэн болохыг яг нэгт хэн байхыг та нар хүсэж байгаа бол те хамгийн даруй усан л нэгт очно. За энэ үгийг сонссон дагалдагчдын реакшн ямар байсан бол за би Тэнгэрт очиод хамгийн агуу нь болохын тулд одоо энд хамгийн даруй нь байчитай гэж бодсон болов. Есүс бол яг ийм л зааврыг өгж байгаа. Тэнгэрт үнэхээр хамгийн агуу нь байхыг хүсэж байгаа бол газарт хамгийн даруй нь бай. Та яг ийм хандлагаар өдөртөм амьдардаг бол ямар вэ? Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч намайг хүлээн авсан хэрэг. Харин хэн надад итгэгч эдгээр багчуудаас нэгийг нь бүдрүүлнэ түүний хувьд хүзүүндээ термийн хүнд чулуу зүгээд тэнгисийн гүнд живсэн дээр. Бүдрүүлэх сааднуудынхаа улмаас ертөнц золгүй. Юу гэвэл бүдрүүлэх саад ирхэн зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй. Хэрв гарчин эсвэл хөлчин чамайг бүдрүүлвэл тас чавчин хай. Хоёр гартайгаа эсвэл хоёр хөлтөөгөө мөнхийн галд хаягдснаас гаргүй эсвэл хөлгүүгээр аминд орох нь чамд дээр.
Хэрвээ нүд чинь чамайг бүдрүүлвэл ухаж хай. Хоёр нүдтэйгээр галт тамд хаягдсанаас нэг нүдтэй аминд орох нь чам дээр. Та нарт эдгээр багчуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа миний эцгийн нүрийг байн хардаг юм а гэж хэлсэн байна. За Есүс энд маш онцгой зүйлийг хэлсэн. Зүүрлэж хэлж байгаа. Яг Тэнгэрийн улсад ороход чинь бүдрүүлж байгаа ямар нэгэн зүйл байх юм бол түүнийг амьдралаасаа олдуулаач гэдэг санаалж байгаа. Яг Диважингийн үүдэн дээр гүгээл ирдгийн цаагдгийн даваан дээр төсөөлдөө нэг хөлтчийн юм тэг болоод бүдэрж унжийн нэгэ төсөөлье. Яг юу бүдрэх саад болоод байна. Дагалдагчдын үед хамгийн том бүдрэх саад нь юу байсан бэ? Асуултаасаа тодорхой байсан те. Бардам зан. Тийм учраас та нар энэ бардам зантайгаа байх юм бол та нар Тэнгэрийн ханцд орохгүй. Бүдэрнэ. Яг ордгийн даваан дээр та нар бүдэрнэ. Тэгвэл та өнөөдөр өөрөөсөө асуугаач. Таныг өнөөдөр хамгийн ихээр бүдрүүлж байгаа итгэлийн чинь хувьд, сүнслэг амьдралын чинь хувьд, Бурхантай харилцааны чинь хувьд, Бурханыг таньж мэдэх аяллалын чинь хувьд хамгийн их чамд гай болоод байгаа. Тэр зүйлтэй хизээч урагшлахгүй, хизээч сайжрахгүй, хизээч ахиж завчихгүй байгаа ямар бүдрэгч чулуу таны амьдралд байна вэ? Ямар бүдрэгч чулуу вэ? Есүс энд хэлсэн. Бүдрүүлэх сааднуудынхаа улмаас ертөнц золгүй гэж. Бүдрүүлэх саад ирхэн зайлшгүй. Харин бүдрүүлгийг гүйцэтгүүлэгч тэр хүн золгүй. Хэн нэгэнд бүдрэх чулуу болж байгаа юм бас золгүй гэж хэлээд байгаас. Дагалдагчдаг басан те. Энэ хүүхдүүдэд бүдрэх чулуу болоод та нар золгүй. Есүс энэ тодорхой нэг зүйл хэлсэн. Бүдрэх саад бол тодорхой байна. Угаасаа байна. Тэгээ Есүс 11 дэх ишлэлдэр учир нь хүний хүү алдагдсныг аврахаар ирсэн юм а гэж. Есүс гол зорилгоо хэлсэн ба. Яг ийм сааднасаа болоод, гим нүглээсээ болоод бүдрээд унчихсан байгаа. Ийм алдагдсан байгаа. Тийм хүмүүсийн төлөө ирсэн юм а гэж. Есүс. Есүс өөрөө юу хэлсэн мэдгүй лээ. Өвчтөе хүнд эмч хэрэгтэй адил гим нүгэлтэй хүнд аврагч хэрэгтэй. Би нүгэлтнүүдийг аврахаар ирсэн юм а. Есүсийг яагаад бие үнэлэгч нартай, яагаад татвар хураагч нартай те хооллоод байгаа юм бэ гэсэн чинь хэлдэг шүү дээ те. Би нүгэлтнүүдийн төлөө ирсэн юм а. Нөгөө you raise me up гэдэг үг шүү дээ. Та босгодог. Яг тэгээ бүдрээд унтсан үед чинь биднийг босгох тэр нэгэн хэрэгтэй байна. Ийм хоёр сонголт ирнэ. Нэг бол за би угаасаа бүдэрсэн юм байна. Ингээд уны эндээ үлдээ. А нөгөөх нь хин нэг намайг босгондоо. Хин нэг намайг заагаад босгондоо. Есүс өөрийнхөө зорилгыг хэлсэн. Би бол яг тэр босгохоор ирсэн нэг юм а гэж хэлж байгаа юм. Ингээд Есүс нөгөө нэг 100 хонтой түүхийг ярьж байгаа. Та нар юу гэж бодож байна? Хэрв хин нэгэн хүн 100 хонтой байталд тэднээс нэг нь төөрвөл тэр 99 хоноо ууланд орхичоод төөрсөн нэгийг хайхаар явахгүй гэж юу? Үннээр би та нарт хэлье. Хэрв тэр олчвол төөрөөгүй 99 хонноосоо илүүгээр түүнд баярлах болно. Тиймд эдгээр багчуудаас хин нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа эцгийн тань хүсэл биш юм а гэж хэлсэн байна. Амен. 99 хүн бүдрэхгүй унаад гүйсэн ч гэсэн Есүсийн зорилго нь алдагдсныг аврахаар ирсэн гэж. Энд бүр юу гэж хэлсэн бэ? Төөрсөн нэгнийг хайхаар гэж байгаа байхгүй. 99 гүгээд өөрөө ирчих. Хэн бүдрээд унчив тэрэнд босгохоор Есүс ирсэн гэж. Есүсийн гол ирсэн зорилго юу байх нь вэ? Босгохоор ирсэн. Магадгүй төөрсөн шалтгаан нь те хадан тавчуулагдаад хөлөө хугалцсан ч байд юм уу? Бургасан тэгэлцсэн ч байд юм уу те? Бос чадахгүй унтсан ч байд юм уу? Шаварч шигдсэн ч байд юм уу? Ямар ч байдал байж болно. Нэг шалтгаан байгаа болоод төөрж байгаа. Есүс очиж босгохоор ирсэн гэсэн үг. Ингээ 15 дахь ишлэлдэр Есүс маш чухал нэг зүйлийг хэлж байгаа. Хэрвээ ах トゥ чинь нүгэл үйлдвэл явж түүнтэй ганцаарчлан уулзсан зэмэл гинэ. Одоо яаж босгодог арга замыг хэлж байгаа. Энэ бол нөгөө төөрсөн нэгнийг авчрах арга зам шүү манайхаа. Энийг айгүй буруугаар тайлбарладаг. Есүс яагаад гийгүн тийм түүхээр одоо ийм жишээ яриад явсан бэхээр бүдрэх тухай ярьсан, төөрөх тухай ярьсан. Тэгээ Есүс өөрийнхөө зорилгыг юу гэсэн бэ? Би алдагдсныг аврахаар, төөрснийг хайхаар ирсэн гэсэн тийм ээ. За тэгвэл одоо 15 дахь ишлээс. Хэрвээ ах トゥ чинь нүгэл үйлдвэл явж түүнтэй ганцаарчлан уулдан зэмэл. Хэрв тэр чамайг сонсвол ах トゥ гээ олж авсан хэрэг. Харин тэр үл сонсвол өөртөөгөө хамт нэг юм уу хоёр ах トゥ гээ явуул. Тэгвэл хоёр буюу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно. Хэрв тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Хэрв чуулганы хүртэл сонсохоос татгалзвал тэр чиний хувьд хайр үндэстэн болоод татвар хураагч мэт байг. За энэ нэг ямар шат дараалал байна. За нэг ах トゥ чинь гим нүгэл үлдлээ тэнд те. Эхлээд ганцаарчлаад уулзаж. За үгүй чинь ахгүй болъя гэж байна. За 2 3 л оч. Тэгээд зэмэл хэл. За үгүй чинь дахиад ахгүй болъя гэсэн. Чуулганд хэл. За чуулганд хилцээд нэмэргүй болъя гэсэн бэ. Хайр үндэстэн татвар хураагч мэт яа гэсэн бэ? Байг гэж байгаа. За Есүс яг энэ юуны талаар ярьж байгаа вэ? Төөрс нэгнийг аврах дараалал ярьж байгаа штэ. Тэгээд чуулган дээр хилцээд үрт тэр үн чинь үгүй чинь ахгүй бол одоо яах юм тэгээд. За 99-тэйгөө үлдээ энийг хаяа гэд хаях уу? Үгүй штэ. Есүс өөрөө хэлсэн штэ тий. Би бол 99 онтой ч гэсэн ууланд орхиод нэг хоноо
олон олтол явдаг. Тэгээ нэг хоноо олцоод 99 хонноосоо илүү их баярладаг тийм хон чи юм аа гэж өөрөө хэлсэн те. Ийм багш заяа. Төөрсөн нэг буюу алдагсан нэг аврах дарааллыг зааж өгөхдөө үнэхээр хилцээд болохгүй бол тэгээд хай гэж хэлэх үү? Тарга гэж хэлэх үү? Юу гэж бодож байна? Есүс лавдаг гэж хэлэхгүй. Энд юу гэж хэлсэн гэж? Хэрэв чуулганы хүртэл сонсохоос татгалзвал тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт байг гэж байгаа. Есүс татвар хураагчд яаж хандж ирсэн? Есүс татвар хураагч Заккатай яаж хандж ирсэн? Найз. Закка би өнөөдөр танаад хоноглоно гэсэн шүү дээ. Хүмүүс дургуусч ирсэн те. Энэ яахаар Заккагийн гэрт хоноглолт юм? Есүс Матаг яасан бэлээ? Намааг даг гэж дуудаад. Тэгээ Матаг гэртээ найр хийдэгтэй. Матаг гэртээ найр хийхдээ бусад татвар хураагч найзуудаа бүгдийг дагуулад ирсэн байдаг шүү дээ. Тэгээд найр хийдэг. Найрын ширээний голд хэнийг суулгадаг вүлээ? Есүсийг суулгадаг. Есүс татвар хураагчдаас хизээж зайлж зугтаж холдож байгаагүй. Есүс харин ч эсрэгээр дагалдагч нартай юу гэж хэлсэн бэхээр тэднийг хайрл уучил гэдгийг зааж ирсэн. Уучлаарай гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Чуулганыг хүртэл сонсохгүй байсан ч гэсэн тэр хүмүүс чиний хувьд татвар хураагч хайр үндэстнүүд мэт байг. Тэднийг уучил гэж байгаа. Гол санаа нь шүү. Өсвөр бидний итгэдэг Есүс сүмээс өөр. Сүм хилцээд 2-3-роо хилцээд сүмээрээ хилцээд тэгээд үнэхээр сүмийн сургаал зааврыг дагаж мөрдөхгүй бол гişүнлээс нь хасаад хөөдөг. Есүс хизээж хөөдөг. Энэ сүмийн тэр хамгийн том дээвэр нь Библи бас Есүс гэдгийг бид нар мартаж болохгүй. Түүх цаашаа үргэлжлээд ингэж хэлсэн байгаа. 18 дээр. Үннээр би танарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна тэр нь тэнгэрт тайлгдана. Би танарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх миний эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно. Учир нь 2 буюу 3 хүн миний нэрээр хаан цуглана би тэдний дунд байна гэж хэлж байгаа. За энэ ишлэл яг ямар түүхийн дараа гарч ирж байна. Хэрвээ ах トゥ чинь чуулган хүртэл хилээд ойлгохгүй байх юм бол тэдэнд татвар хураагч мэт ханд залбир гэж байгаа юм. Тэдний төлөө 2-3-аараа залбир. Үргэлжлүүлэн залбирсаар бай. Бүргнээс нь тэд яг итгэж биш юм хүнд бид нар сайн мэдээг яаж түгээдэг яг тэгж ханд. Юусгаар энэ үнийг гин нүгэлтэй чи үнэхээр засал авахгүй байна. Чи үнэхээр өстө чиггүй толгоо. Яв гэчээд нөгөө гараараа манаас юм тавтаа морил гэж яаж нэг хүнийг бид нар хэлж чадах юм бэ? Ийм бүү бай гэдэг байгаа байхгүй. Ийм байж болохгүй. Залбирсаар бай. Хилээд үтсэн те, шүүгээд үтсэн, болохгүй байсан. За тэгвэл одоо яах нь вэ? Зүгээр хайраа харуул. Татвар хураагч нарыг яаж хайрлаж ийсэн шиг хайраа харуул, хандлага битгий өөрчил, тэдэнд сайнараа ханд, тэдний төлөө хийж чадах одоо ганц үлдсэн зүйл чи юу гэж залбирал гэж байгаа. Яг энэ үед нь Петр асууж байгаа. Дараа нь Петр ирж түүнд эзэн ах トゥ маань миний эсрэг нүгэл үлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? 7 удаа юу гэж асууж байгаа. Еврейн багш нар энэ хуулийн багш нар бол 3 удаа уучлахыг заадаг байсан юм байна л да. 3 удаа л уучлана. Тэгсэн чинь Петр арай нэг бас нэг сургаал мургаалыг олон дахин сонссон, мундаг болсон учраас нэг дахин нуглаад 7 болох уу? Одоо би ч одоо хэний шав билээ те. За яг босод раби нар 3 гэж зааж би ч одоо Есүсийн шав шүү дээ. Би ядаж 7 гэж очиж хэлье да гэд те. 7 болох уу гэсэн чинь Есүс юу гэж хэлсэн бэ? Есүс айлцсан нь би чамд 7 удаа гэж хэлэхгүй. Харин 70 дахин 7 удаа гэж хэлье гэсэн ба. 70 дахин 7 удаа. Энэ их юм 490 гэдэг байгаа даа биш шүү. 491 гэ болчих гээгүй те. Уучлсаар бай гэж байгаа. Энэ Матай 18 дугаар бүлэг бол ингээд тэр чигээрээ холбоотой шүү манайхаа. Уучлсаар бай. Тэрнээс нэг уучлая, 2 боломж өгье, 3 дахь боломж сүмээрээ хэлцлээ. Одоо чи манаас юм тэрэггүй. Ингэж болохгүй гэж байгаа. Залбирал бүрээрээ уучлсаар боломж олгосоор гэж хэлж байгаа. Иймээс Тэнгэрийн хаанчлыг боолуултайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хантаа зүүрлэж болно. Тэр тооцоо хийж эхлэх үед 10,000 талантын өртөө нэг түүн рүү аваачваа гэж. За 10,000 талант гинэ. За би та талантын талаар нэг жоохон ойлголтогч. Тухайн үед нэг өдрийн ажлын хөлс 1 динар байж. 1 динар гэдэг хэмжигт хүн заяа. Нэг өдөр ажиллаад 1 динар авдаг. Есүсийн сургаал зүрэл дээр ч байгаа. Тэгвэл 1 талант гэдэг нь 6,000 динартаа тэнцэнэ. Энэ нь үндсэндээ нэг хүний 16 жилийн цалин байгаа. Нэг хэн талант шүү. Гэтэл энэ хүний өөр юу вэ? 10,000 талант. Энэ нь 160,000 жилтэй тэнцэж байгаа. Нэг хүн 160,000 жил ажиллаад энэ мөнгийг олох мөнгө. Ийм өрөнд орон гэж уусаа байхгүй л хал та. Энд чинь Есүсийн ярьж байгаа үлгэр шүү дээ. Гэтэ энэ нэг зүйлийг илэрхийлж байгаа. Бид бурханд ямар их өртөө вэ гэдгийг нь илэрхийлж байгаа. Чи өөрийнхөө хүчээр энэ өрийг бүр хизээч төлж барж дийлэхгүй гэдгийг маань илэрхийлж ийм
аманд багтахгүй их тоог зүрлж л дээ. Гэтэ энэ амьдрал дээр юм байхгүй. Хин нэгэнд 10,000 талантын өртөө гэвэл бараг те шууд тэр ороо хөшөө болсон дээр бараг ингээд. Давсан баг нь болцсон дээр. Тэгэхээр энэ боол хаанда ямар их өртөө байсан харагдаж байгаа биз? Тэр хаан бол бурхан, тэр боол бол би ихгүй юу? Та ихгүй юу? Бид тийм л их өртөө. Гэтэ хамгийн гайхалтай нь юу гэж энд ингэж байгаа. Харин түүнд өрөө төлөх юм байхгүй тул эзэн түүнийг эхнэр хүүхдүүдийн хамт хамаг юмтай худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ. Боол нь сөхрөн унаж сонон мөргөд түүнээс намайг твчин хүлцэн үү? Би танд бүгдийг буцааж төлнө гэхэд тэрхүү боолын эзэн түүнийг ихэд өрөвдөөд суллаж өрийг нь хэлтрүүлжээ гэсэн байна. Боолын эзэн яасан байна? Ихэд өрөвдсөн тэгээд өрөөс нь чөлөөсөн байна. Буюу уучлсан байна шүү дээ. За тэгсэн чинь өнөөх боол гадагш гараад өөрт нь 100 динарын өртөө байсан. За 100 динар гэдэг чинь 100 өдрийн цалин, ойролцоогоор 3 сарын цалин баггүй. Өөрт нь 3 сарын цалинтай цэцгүүс өртөө байсан. Өөрийнхөө анд нөхөр болох нэгэн боолыг олж хараад барин авч хоолойг нь шахаж. За манайхаар бол ханд тулгаад боосон байгаа нэ. Өрөөн төл гэж хэлсэн байгаа. Хоёр хүү хэлсэн. Өрөөн төл. Харин анд нөхөр нь болох тэр боол сөхрөн унаж түүнээс гун намайг твчин хүлцээч чамд буцааж төлөө. Яг өөрийнх нь нөгөө нэг хаанда хэлжсэн үгийг өөрт нь хэлсэн байна. Тэр үүнийг хүсээгүй учраас явж түүнийг өр ширээ буцааж төлтөл нь шоронд хориулваа. Түүний бусад найз боолууд нь болсон явдлыг хараад ихэд гуниж эзэн дээрээ очиж болсон бүгдийг нь мэдэгдэжээ. Тэгтэл эзэн нь нөгөөх боолыг дуудаад түүнд бузар муу боолоо. Чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өршөөснэй адил чи бас анд нөхөр чинь болох тэр боолыг өршөөх ёстой байсан босуу гэд ихэд хэлгэнэн уурлаж өр ширээ бүгдийг нь буцаан төлөх хүртэл нь түүнийг занталчинд тушаажээ. Түүнчлэн хэрв та нарын нэг бүр чинь ах トゥ угээ зүрх сэтгэлээс уучлахгүй бол миний тэнгэрлэг эцэгч та нарт мөн тэгж хандах болно гэж хайгсан. Өөрөө ямар их өрөөс хэлтрүүлж уучлагдсан бэ гэдгээ зүрх сэтгэлдээ гүн үнзгий ойлгосон хүнээс өршөөл ундардаг гинэ. Өөрөө өршөөгтгийн баяр жаргалыг те өршөөгтгийн аз завшааныг өршөөгтгийн чөлөөлөлтийг мэдэрсэн хүн яах нь хүнд өгөөмөрөөр тэр өршөөлийг үзүүлж чаддаг. Бусдыг уучлж чаддаг. Тэр Есүс шамдрыгаа ийм байгаасаа гэж хүссэн. Петрт энэ үгийг хэлсэн ч те. Үнэхээр чи яг тэр дааж давшгүй өрнөөсөө чөлөөлөгдсөн, уучлагдсан тэр боол мөн л юм бол чиний хувьд 70 дахин 7 удаа уучлах бол ямар ч зовлон болохгүй гэж хэлсэн. Мөнхөд уучил. Амьдрал чинь тэр чигээрээ уучлал. Нэг ийм гоё үг өгд юм бэлээ. Амжилттай гэр бүл хос ямар хүнийг хэлэх вэ гэсэн чинь энэ дэлхий дээр хамгийн агуу хоёр уучлагч гэж хэлсэн байна. Уучлагч нар л тэгж аж аргалтай амьдардаг. Тийм учраас 18 дахь бүлэг яг тэр чигээрээ яг үүнийг л харуулсан. Өөрөө тийм их өртөө үжиж ямар бардам сэтгэлээр 100 динарын өртөө найзыгаа ханж шахаж те өрөөнд төл гэж хэлж байна. Ямар бардам байна. Энэ бүлэг юу гэж хэллээ? Тэрний хаанчлалд хэн агуу болох вэ? Есүс гарцыг нэлж өгсөн шүү дээ. Өөрийгөө даруу болго. Нэг л гарцыг хэлсэн. Өөрийгөө даруу болго. А энэ бүлэг дуусахдаа юу гэж дуусч байна? Бусдыг уучлал сураа гэж дуусч байна. Энэ бүлэг холбоотой шүү. Яаж бид нар үнэхээр чин сэтгэлээсээ даруу болох вэ гэхээр бусдыг уучлал. Өөрийгөө хизээч бусдын дээгүр илүү бусдаас дээр нь ингэж битгий бод. Бусдыг уучлал. Уучлаар гэдэг үгийг хэл. Өөрийгөө сул дорого хүлэмжшүр. Өөрийгөө алдаа гаргадаг хүлэмжшүр. Өөрийгөө төгс биш гэдэг хүлэмжшүр. Өөрийгөө бүр хинч биш гэдэг хүлэмжшүр. Тэгээ бусдыг уучлал. Чи өөрөө өөрийгөө хүртэл хангалттай уучладаг штэ. Бид нар өөрөө өөрсөдөө бол хамгийн агуу уучлагч нар байхгүй. За яг хаа ориглоо энэ одоо яах вэ? Тэгэл өөрийгөө уучлаад яваад гэдэг те. Гэтэл яг ижлэгэн тийм алдаа гаргаж байгаа хүнийг бид нар яадаг вүлээ? Өөлөл яриад муулаад хэлдэг штэ. Инста амар сонио охин гэл. Яг үндэ өөрөө ч гэсэн тийм сонио охины үйлдэлийг хийгээл явдаг. Гол нь чи өөрийгөө уучлсан байхгүй ялгаа нь. Тэр бусдыг уучлал. Бусдыг уучладаг, бусдын алдааг өнгөрөөж өршөөж чаддаг тэр нэг нь л Тэнгэрийн улсад хамгийн агуу. Ягаад гэвэл тэр хүн өршөөгдсөн учраас. Итгэж хүмүүс тэр тусмаа яг үүн дээр миний бодлоор илүү их өөр байх хэвээр. Илүү өөр байх хэвээр. Бид бол Есүсийн дагалдагчд. Зүгээр нэг өөр 3 удаа уучлал гэж заадаг тийм багш нарын дагалдагчд биш. Бид нар ямар гайхалтай аврагчаар, ямар гайхалтайгаар уучлагдаж, өршөөгдөж мөнхийн амийг, авралыг авж байгаа байлаа. Амен. Бид бүр хангалттай уучлах хэрэгтэй биш гэж юу? Тэгээд нэг Марк Лаури гэдэг миний нэг хүндэлдэг нэг хүн тэгж хэлсэн байт. Би бусдыг үзен ядаж, бусдыг буруугаар бодох завгүй амьдарж байна гэж. Яагаад гэхээр би бусдыг хайрлаад, уучлаад маш завгүй байна гэсэн байна. Амен. Яг үндэ бид нар Бурхны хүслийн дагуу амьдрах юм бол энэ амьдрал
бусдыг үзэн ядахч завгүй амьдрал واخгүй. Хайрласаар байх юм бол, уучласаар байх юм бол, бусдыг муухайгаар бодох, үзэн ядахч завгүй амьдрах ёстой юм амьдрал واخгүй. Бүх боломж олгоцсон бүх цаг хугацаанд бусдыг зүгээр хайрл, бусдыг өнгөрөө, бусад боломж олго, яг өөртөө олгодог шиг. Тэгээ бусдыг уучил. 18 дахь бүлэг бол өөрөө тэр чигээрээ уучлалын бүлэг. Гэтэ энэ бүлгийн гол дүр нь хингээж уучлалыг авсан нэг нь үү? Эсвэл уучлалыг өгсөн тэр эзэн үү? Түүх гой төгсөөг шүү дээ. Нөгөө хүн сүулдэ зандалчин тушаагдсан шүү дээ. Уул нүршээлийг авсан гэхдээ түүх яг дуусглаа яасан бэлээ? Зандалчин дээр очсон шүү дээ. Энэ түүхийн гол сургамж нь юу гэхээр уучлагч, өршөөгч нэгэн бас шүүгч нэгэн байгаа гэдгийг бид нар харах хэрэгтэй. Нэг дүртэй байгаа зү тэ. Шүүгч яг тийм ажлыг хийдэг байхгүй юу? Шүүх хурал дээр ч гэсэн. Өршөөл үзүүлчих эрх мэдэлтэй байгаа. Яллаж цааз өгч эрх мэдэлтэй сууж байгаа юм. Тэгдэг үстэй. Бүрэн эрх мэдэлтэй. Тэнд прокурор ялаа танилцуулна төлөвлөсөн ялаа те. Энэ гин төрөгтөнд тийм зүйлийн тийм заалтар ийм гин төргөс учраас энэ гин төрөгтөнд 5 жилийн ялыг би төлөвлөж байна шүүгчээ гэд ялаа зарлана. А шүүгч тэр ялыг нэмчж болно, бууруулж болно. Эрх мэдэл нь шүүгчд байгаа. Тэгэхээр энэ түүхийн гол санаа тэр байгаа шүү. Уучлсан эзэн дараа нь тэрхүү боолыг зандалчин тушаасныг бид нар санах хэрэгтэй. Бусдыг шүүх, шийтгэх, эцсийн тэр шүүлтийн үр дүнг нөх цорын ганц эрх мэдэл хэнд байна вэ? Бурханд л байна. Хүнд биш. Тийм учраас та магадгүй энэ амьдралдаа хин нэгнийг ялж иж болох юм. Та магадгүй энэ амьдралдаа те хин нэгнээс илүү дээр гарсан мэт мэдрэмж авч болох юм. Хин нэгэнд уучлаа гэдэг үг хэлээгүйгээр та хамраа дээшээ сөхөөд харцаа дээгүүр хин нэгэнд дор тарагдаагүй байж болох юм. Гэтэ та Тэнгэрийн усад халидын яллагдсан юм биш үстэй. Өгүүлбэр энэ бүлэг амар дуусч байгаа шүү дээ. Хэрв та ах дүүсээ уучлахгүй байгаас юу гэж дуслаа манайхаа бүр амар өгүүлбэрээр үгээр дууссан байгаа бүр. 18 дугаар бүлгийн маань хамгийн сүүлчийн өгүүл ишлэлийн хамгийн сүүлчийн өгүүлбэр нь юу гэж дуусч байна вэ гэхээр Тэнгэр дэх эцэг та нарт мөн тэгж хандна гэж хэлж байгаа юм. Уучлахгүй бол тэгж хандна. Сонголт танд байгаа гэсэн. Та уучлахгүй байж болно. Тэнгэр дэх эцэг яг тэгж хандна. Яг тэгж хандна гэдэг нь юу гэхээр яг дуурайна гэсэн үг. Яг таны хандлагыг яг Тэнгэрт дуурайна гэсэн үг байхгүй. Та номхон дүлгөөн ууцтгэлээр хайраар уучилж сүгдэж боломж олгоно Тэнгэр цэцэг яг таны тэр үйлдэлийг яг ингээд дуурайж байгаа мэт. Тэ толон тараад дуурайж байгаа мэт яг танд яг тэгж хандна. Энэ үгээр таныг бусдад хандж байгаа хандлага чинь яг тойроод яг өөртөө хандж байгаа хандлага чинь шүү гэдгийг хэлээд байгаа. Энэ бүлийг яг тэгж дуусч байгаа шүү. Тэр өдөр 10 дор бүлгийг дуусгаад дүгнээд бусдыг уучлая. Есүс энэ дэлхий дээр уучлахын тулд ирсэн. Төөрсөн ч вэ, алдагдсан ч вэ, гэмд унсан ч вэ, эцсээ хүртэл бидний хийх ёстой ганц үүрэг уучлах л байна. Уучласаар байх. Хайрласаар байх. Нэгч хором тэр хандлагаа бид нар өөрчилж болохгүй. Христэгчтэй адилхан, сүмч адилхан. Уул нь сүм бол агуу уучлагч нарын клуб бохгүй. Яг йогоор хэлэх юм бол те бясалгагч нарын клуб гэдэг шиг зүгээр агуу уучлагч нарын клуб сүм байх хэрэгтэй газар байхгүй. Энэ газар бид нар хинэн агуу уучладаг вэ гэдгээр л өрсөлдөж явах хэрэгтэй газар байхгүй. Гэтэ мэдээж Библи хэлсэн хэл, сануул, зэмэл тэгээд хийж чадах зүйл үлдэхгүй бол залбир.